Хөхөр хооллох үед илрэх аюул бүхий шинж тэмдгүүд. Хөхөр хооллолт сайн явагдаж байсан ч гинэт өвдөлт гарч ирээд дээрээс нь хөхөнд хагарал үүссэн байж болно. Энэ нь ихэвчлэн цагаан мөвөнцөр халдварын үндсэн шалтгаан болдог. Мэдрээд ажиглаад үзээрэй. Өөр ямар шинж тэмдэг байгааг. Мосочницын хамгийн гол шинж тэмдэг нь хөхөөсний дараа хөх шатаж буй мэд хорсох мэдрэмж юм. Хэрв тэр шинж тэмдэг байгаа бол энэ нь хөхний мөвөнцөр гэдг нь тодорхой. Харин хөхний аль нэг хэсэгт улаалт гарвал ихэнхдээ лактостоз эсвэл мастит байх магадлалтай. Лактостоз гэдэг нь хөхөнд хатуурсан бөөгнөрөл үүсч өвдөлтийн хязгаар нь тодорхой байхыг хэлнэ. Энд өвдөж байна, харин энд өвдөхгүй. Харин мастит гэдэг нь хатуурсан бөөгнөрөлтэй байдаг. Тэр нь бага зэрэг жилийн мэт зөөлөн байж болно. Мөн өвдөлтийн тодорхой хязгаар хүрээ гэж байхгүй. Энэ бол мастит бол эд болон сүүгийн үрвсэл юм. Заримдаа хөхөөсний дараа ээжид гинэт огцом өвдөлт шатаж буй мэд хорсох мэдрэмж төрөөд товчон цайрах тохиолдол гардаг. Үүнийг судасны агшилт вазоспазм гэж нэрлэдэг. Заримдаа сүүнд цус эсвэл идэ байдаг. Цус гарч байгаа нь ихэвчлэн сүүгийн гэмтлийн шинж юм. Бид үүнийг яаж мэдэх вэ? Хүүхэд сүүгээ гулгаж гарахдаа ягаагтар өнгийн сүү гардаг. Энд айх зүйл байхгүй. Гэхдээ эмчид үзүүлэх нь зүйтэй. Тэгвэл бид сүүнд идэ байгаа эсхийг яаж мэдэх вэ? Мэдээж хэрэг хөхөнд бүх зүйл хэвэн бол бид ямар нэг зүйл хайх эсвэл санаа зовох шаардлагагүй. Хэрв та өвдөлт мэдрвэл зүгээр л бага зэрэг сүү саагаад хараарай. Хэрв сүү хэвэн байвал бүх зүйл сайн гэсэн үг. Хэрв сүүнд наалдамхаа өтгөн зүйл гарч байвал энэ нь ихэвчлэн идэ байдаг бөгөөд та яаралтай хөхний эмчид номлогт үзүүлэх хэрэгтэй. Маш ховор тохиолдолд хөхөр хооллох үед хөхүүлэх нь найдас. Сандрал төрүүлээд юу болж байгааг ойлгохгүй байх явдал гардаг. Энэ нь ээжийн сэтгэл зүйн байдал бөгөөд харамсалтай нь хөхөр хооллолттой зохицох хэмээр эмчлэгддэггүй. Үүнийг сүүний ялгаралтын диспорийн рефлекс хамшинж гэж нэрлэдэг. Ийм байдал зөвхөн хөхөр хооллолтыг зогсоосноор л ярилдаг. Хөхөр хооллолт бол байгалийн жамтай үйл явц боловч заримдаа дэмжлэг анхаарал шаарддаг нь хэвийн зүйл юм.